Сайн байцгаана уу? Бүгдд нь өдрийн мэнд хүргэе. За ойрдоо ерөөсөө бичлэг оруулах завгүй байлаа. Тэгээд хувийн амьдрал маань аваа гайгүй зихцрээд тэгээ одоо гоё бичлгүүдэд идэвхтэй оруулах зав зайтай боломжтой болж байна. Тэгээ надад бас энэ хугацаа зөндөө олон гоё бичлэгийн санаанууд орж ирсэн. Тэгээд одооноос гоё идэвхтэй байна. За өнөөдөр бүгдээрээ бас нэг гоё сонирхолтой сэдвтэй уулзж байна. Тэр нь дэлхийн маань 5 хэмжээс ертөнц рүү шилжиж байгаа юу гэдэг талаар. Та хэд маань энэ талаар хизээ нэг цагт те сошиал медиа дээр ч юм уу YouTube ч юм уу хин нэгнээс энэ талаар сонсч ирсэн байж магадгүй. Би энэ талаар 2 жилийн өмнөөс надад ингээд янз бүрийн постууд ч юм уу те хүмүүсийн ярилцлага нэвтрүүлгүүдээс ингээд сонсогдоод эхэлсэн байхгүй юу. Тэгээ би энэ яг юу яриад байгаа юм бол 3-аас 5 руу гэж шилждэм бах та. 4-ийг шууд алгасчдсан бах та. 4 гэж байдгүй бах та гэх мэтэр ингээд надад сониуч бодлоод орж ирээд тэгээд би энэ талаар ингээд уншаад судалж эхлээд тэгээд ийм олон хэмжээс ертөнцийг судалдаг сансрын физик гэж шинжлэх ухааны салбар байдаг юм байна. Тэр одоо салбарын эрдэмтдийнх нь ярилцлага нэвтрүүлгүүдийг ингээд үзэж янз бүрийн мэдээлэл цуглуулсны үндсэн дээр би за энэ юу чин 5 хэмжээс рүү шилжээд байгаа гэдэг чинь үнэн юм байна. 5 хэмжээс рүү шилжин гэдэг чинь яг энийг хэлээд байгаа юм байна гэдэг юм тодорхой ойлголттой болж исэн. Тэгэд тэрийгээ та бүхэнтэйгээ хуваалцгаад сууж байна. За энэ талаар ингээд уншиж судалж эхэлснээс хойш хамгийн түрүүнд би юуг ойлгосон бэ гэхээр бид нар ийм 3 хэмжээс бодит дэлхийн ертөнцийн дээр амьдарч гин гэдээ өөрсдөө бодоод байсан чинь үгүй юм байна. Бид нар олон хэмжээс ертөнцид яг нэгэн зэрэг оршиж идэм байна гэдгийг ойлгосон байхгүй юу. Тэгээд бас дээрэс нь бид нар 3-аас 5 руу шилжээд байгаа юм биш юм байна. Бид нар 4 дахь хэмжээс ертөнцөөс 5 дахь хэмжээс ертөнц рүү шилжээд байгаа юм байна штэ гэдгийг ойлгосон. Тэгээд би одоо ингээд бидний өдөр тутмын амьдралд байдаг жишээтэй ингэж зүүрлэж тайлбарлаж ярих юм бол илүү ойлгомжтой болох болно. Тэгээд энийг бид нар ингээд бидний эргэн тойронд байгаа бүх зүйл яг л ийм 3 хэмжээс бодит материаллык ертөнц байгаа учраас насан туршдаа энэ бодит материаллык ертөнцийг ингэж харж одоо туулж амьдрсан учраас шууд ингээд 4 дахь хэмжээс гэдэг зүйлийг ойлгоход жаахан хүндрэлтэй. Гэхдээ одоо ингээд 2 хэмжээст, 1 хэмжээст, 3 хэмжээстийг ингээд хооронд нь харьцуулан жишг байдлаар тайлбарлаж ойлгох юм бол илүү ойлгомжтой болж ирнэ. Тэгэхээр би одоо 2 хэмжээсттэй ингэж ертөнцийн талаар ингэж жишээ авч агаад 4 хэмжээстийг та хэдтэй гоё тайлбарлаж өгье. За 2 хэмжээст гэхээр бид нар бүгдээрээ мэдж байгаа тийм хавтгай, урттай, өргөнтэй юм одоо дугуй дүүрс, дөрвөлжин дүүрс гэд гурвалжин гэх мэт ийм хавтгай дүрсүүдийг хэлж байгаа. 3 хэмжээст болоод ирэхээр тэр чин куб, конус, цилиндр, бөөрөнхий гэх мэт ийм бодит дүрсүүд болоод ирнэ шүү дээ. Тэгэхээр 2 хэмжээст ертөнцид одоо нэг юм хавтгай юм дэлгэц шиг ертөнц байлаа гэж төсөөлье. Одоо бидний сүүдэр бол 2 хэмжээст байгаа шүү дээ тий. Урттай, өргөнтэй, тодорхой юм талбайг эзэлж байгаа. Гэхдээ ямар ч өндөр гэдэг ойлголт миний сүүдэрт байхгүй. Яг тэрэн шиг юм хавтгай ертөнцид би нэг юм дугуй дүрс болоод төрчлөө гэж төсөөлье. Тэгээд надад нэг найз байгаа. Инхэ гэдэг найз. Тэр найз маань харин гурвалжин дүрстэй. Гурвалжин дүрстэй. Тэгээд би ингээд хавтгай ертөнцид ингээд найзыгаа харсан чинь надад миний найз яаж харагдах вэ? Та нэг төсөөлөд үзтээ. 2 хэмжээст ертөнцид ямар ч өндөр гэдэг ойлголт байхгүй. Бид нар тэр одоо дүрсийг дээрээс нь харах юм бол өндрөөс нь харах юм бол тэр бол дугуй дүрс, гурвалжин дүрс гэдгийг мэдэгдэнэ. Харин яг тэр хавтгай ертөнцид дотор нь ороод дээрээс нь юус харж чадахгүй. Яг гэвэл тэр хавтгай ертөнцид өндөр гэдэг ойлголт юусоо байхгүй. Тэг би ингээд инхээ найзаагаа харлаа, гурвалжин найзаагаа харлаа. Надад яаж харагдах вэ гэхээр яг юм зураас юм шиг харагдана. Яг 1 хэмжээст зураас. 1 хэмжээс гэдэг чинь зөвхөн урт шүү дээ. Одоо нэг юм цаас байла. Цаасан дээр ингээ юм бисцсэн юм дөрвөлжин цаасыг хажуугаас нь харангуут юм зураас харагдана шүү дээ. Нимкээ цаас. Дээр нь битсэн юм харагдахгүй. Яг тэрэн шиг миний гурвалжин найз ингээ хажуугаас нь харсан чинь надад ийм зураас шиг харагдана. Тэг би тэрийг ерөөсө гурвалжин дүрс гэдгийг огт мэдэх боломжгүй. Яа гэвэл би тэр хавтгай ертөнцөөс гараад өндөр дээрээс нь харна тийм өндрийн ойлголт миний тархин дотор ерөөсө байхгүй. Тэр бөөрөнхий дугуй дүрсний ерөөсө өндөр гэдэг ойлголт хизээч байхгүй. Насан туршдаа тийм юм хизээч одоо experience хийгээгүй.
одоо туулж туршлага байхгүй. Тэгээ би найзаагаа бодно. Миний найз болвол инхээ гэдэг найз бол ийм 5 см-ийн урттай ийм шулуун. Тэгээ миний инхээ найз намайг миний дугуй дүрстэй биеийг харангуут бас л нэг ийм одоо дугуй дүрс гэдгийг маань мэдэх боломжгүй бүтнээр нь хараагүй учраас бас л намайг энэ бас нэг ийм 5 см-ийн урттай юм байна гэж бодно. Гэтэл яг үндэ би ийм дугуй дүрс байдаг. Нөгөөх нь ийм гурвалжин дүрс байдаг те. Гэхдээ хоёр биенийг мэдхгүй ингээд хоёр биенийгээ яг адилхан 5 см-ийн урттай. Хоёлаа яг адилхан зураас гэж бодоод явж исэн чинь зарим зүйл дээр ингээд дугуй дүрс нь таарахгүй, зарим зүйл дээр гурвалжин дүрс нь таарахгүй ингээд ийм хоёр зарим зүйлд нь таарахгүй байгаа ингээд ойлгоно. Ялгааг ингээд мэдэрч эхэлнэ. Мэдэрнэ. Харахгүй ч гэсэн мэдэрнэ. Энэ ингээд надтай адилхан 5 см-ийн урттай мөртлөө яагаад ийшээ багтахгүй байна гэдэг ч юм уу те. Нэг гурвалжин хаалгаар ингээд орох гэсэн чинь ингээд тэгэлдэд орохгүй байвал тий гайхна. Яг тэрэн шиг ингээд бидний өдөр тутмын амьдралд яг үүнтэй адилхан ямар experience тохиолддог вэ гэхээр миний инхээ гэдэг найз байла жинхэнэ бодит хүн 3 хэмжээс тийм хүн байла. Гэхдээ би ингээд найзаагаа анхаарад гаднаас нараад сайн хүн юм уу муу хүн юм уу дотроо юу бодож явдгийг ямар хүсэл мөрөөдөлтэй гэдгийг яроосо мэдэх боломжгүй. Намайг ч гэсэндээ та ингээ хараад сайн хүн юм уу муу хүн юм уу ямар хүсэл мөрөөдөлтэй юу бодож явдгийг гэдгийг мэдэх ерөөсө боломжгүй. Ярилцаж хамт амьдарч ямар нэгэн одоо ажлыг хамтдаа ингэж хийж үзчихэж ямар нэгэн одоо тоглоом тоглодог ч юм уу те ямар нэг юм хамтдаа хийж үзчихэж миний зан төлөв ямар хүн юу хүсдэг хүн юу ямар бодолтой байдгийг гэдгийг маань доторх жинхэнэ хүн нь хинбэ гэдгийг олж мэднэ. Яг тэрэн шиг миний тэр доторх жинхэнэ хин бэ гэдэг нь юунаас таалах вэ? Миний ухамсар тий. Миний ухамсар бол миний 4 дахь хэмжээст одоо би юм байна. Би 2 хэмжээст сүдэртэй, 3 хэмжээст бодит юм биетэй, 4 хэмжээст ухамсартай юм байна гэдгийг эндээс ингэж ойлгож байгаа байхгүй. Одоо дугуй дүрсний талбайг одоо олоход нэг юм тодорхой томьёо хэрэгтэй болдог тий. Радиусийн квадратч үлээ. Нэг тиймэрхүү тий. Дөрвөлжин дүрсний талбайг олоход бас нэг тий. А гүрчгэн Б гэдэг нэг юм томьёод гурвалжингийн талбайг бас нэг ингээд өөр байдлаар өөр томьёогоор олдог. Яг тэр шиг одоо тэр чинь ингээд 3 хэмжээст бодит дүрс болоод ирэхээр бөөрөнхий дүрсний эзэлхүүнийг нь олоход шаал өөр томьёо хэрэгтэй болно тий. Куб дүрсний эзэлхүүнийг нь олоход дахиад нэг өөр бүр хэцүү тийм одоо дугуйн талбайг олох, бөөрийнхий эзэлхүүнийг олох хоёр чинь хоёр өөр нэг тийм одоо нэг нь арай амархан нөгөөх нь арай хүнд томьёо бодогдсон шүү дээ. Яг тэр шиг бид нарын 3 хэмжээст биеийн яг доторх ухамсар нь хинбэ гэдгийг олоход дахиад бүр юм нарийн төвхтэй томьёо хэрэг болно. Тэр томьёон доторх тоонууд нь ямар байх вэ гэдэг тийм шин хэмжүүр хэрэгтэй болно. Тэр хэмжүүр нь одоохондоо бидний энэ бодит математикаар бодох бодит ертөнцийг хэмждэг математикаар бодоход төвхтэй байгаа учраас бид нэр 4 хэмжээс ертөнцид амьдардаг гэдгийг мэдэхгүй яваад байна. Тэр нь харин бид нар юунаас одоо мэддэг вэ гэхээр одоо түрүүн миний ингээд хинбэ гэдэг нь огт харагдахгүй байна шүү дээ. 2 хэмжээс ертөнцид болохоор би бинийг зураас гэж бодоод дугуй дүрс юм уу, гурвалжин дүрс юм уу гэдгийг огт харагдахгүй бол. Гэхдээ л нэг л өөр байна гэдгээ бид ингээд мэдэрнэ. Тэрэн шиг би нэг адилхан юм махан биетэй ястай булчинтай бие байна. Миний инхээ найз яг адилхан махан биетэй ястай ийм булчинтай бие байна. Тэгсэн мөртлөө бид хоёр өөр байгаагаа нүдэнд огт харагдахгүй тэр ухамсар гэдэг зүйлийг мэдрэмжээр мэдэрдэг. Нүдэнд харагдахгүй байгаа тэр зүйл биднэрт мэдрэгдэж байгаа тэр мэдрэмж бол өөрөө тэр 4 дахь хэмжээст ухамсарыг бид ингээ vibe нийлэхгүй байна. Гэт тэр чинь бидний мэдрэмж. Тэгэхээр тэр 4 дахь хэмжээст бол одоо утга учир, үнцэн, мэдрэмж гэдэг зүйлсүүдэд агуулгадчихдаг байна. Тэгэхээр тэр нэг нарийн төвхөд томьёог тэр хин бэ гэдэг тэр ухамсарыг гаргаж ирэхэд бид нэр
орчин цагт юуг ашигладаг вэ гэхээр астролог, систем вектор гэдэг бас шинэ юм гарсан мөлий. Numerology, MBTI тэр хідээр ингэж одоо хэмжигдэхүүн нь болоод байна шүү дээ. 4 дахь хэмжээст хэмжигдэхүүн нь. Тэр хэдийг ингээ хооронд нийлүүлээ те. Сугар гайраг, пархасуудын байршил, мандалт, ортморт гэд ингээ харж байгаа. Тэр бүхний ингээд процессын нийлбэр тунд тэр нь одоо юм 4 дахь хэмжээст бодлого болж таарж байгаа байхгүй юу? Математиктэй зөвлөх юм бол тэгээд ийм ухамсартай хүн байна гэдг нь одоо гарч ирдэг ч юм уу те. Охины ортон мөртлөө материйн ордны мандалттай байвал ийм хүн байна. Иймэрхүү цаан төлөвтэй байна. Ийм сэтгэл хөдлөл нь одоо сарны ордон охины ордондоо байх юм бол ийм сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг хүн байна гэх мэтэр ингэж одоо цаад 4 дахь хэмжигдэхүүн нь энэ астролог MBTI гэх мэт зүйлсээр ингэж илрэн гарч ирээд байгаа байхгүй. 2 хэмжээст ертөнцид өндөр гэдэг ойлголт байхгүй учраас өндөр гэдэг зүйлийг огт хэмжиж мэдэхгүйтэй адилхан бидний ертөнцид тэр ухамсар гэдэг зүйлийг хэмжигдэхүүн нь байхгүй болохоор бид нар астрологт итгэх үү, MBTI үнэн үү, numerology итгэх үү гэд ингээд эргэлзээд яваад байдаг байхгүй. Бүгдийг нийлүүлж тэр чинь нэг цогц ухамсар гэдэг 4 дахь хэмжигдэхүүнийг гаргаж ирээ. Одоо бидний бас огт нээгээгүй байгаа нэг тийм өөр хэмжигдэхүүн байхыг бас өгөөсөхгүй болж таарж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар энэ 2 хэмжээст сүудэртэй, 3 хэмжээст биетэй, 4 хэмжээст ухамсартай юм бол 5 хэмжээст гэдэг зүйл байгаа нь тодорхой мэдээж энэ зүйл болж таарлаа. Тэгэхээр бидний ухамсар энэ 5 дахь хэмжээст рүү шилжиж байгаа юм. Ер нь бол би түрүүн хэлсэн шүү дээ. Бид нар олон хэмжээст ертөнцөд зэрэгцэн оршиж байгаа. 5 хэмжээстэд би угаасаа байгаа. Гэхдээ миний ухамсарын түвшин хөгжиж шат ахиж байгаа учраас би одоо миний ухамсарын түвшин 3-ыг мэдэрж агаад 4-ийг мэдэрдэг болоод дахиад бүр ингээ хөгжөөд ухамсарын түвшин маш шат дахиад ингээ 5 руу шилжин орж байгааг бид нар физик биеэрээ шилжилт хийхгүй боловч ухамсарт оюун ухаанаараа тэрийг мэдэрч байдаг. Яагаад гэвэл тэр 4-5 дахь хэмжээс гэдэг чинь тэр нүдэнд харагдахгүй бидний энэ физикл нүдэнд харагдахгүй боловч дотоод ухамсарын сэтгэлд маань мэдрэгдэж байдаг. Одоо нөгөө хүмүүс чинь 6 дахь мэдэрхүү тэр гэд ярьдаг шүү дээ тий. Бид нарт бүгдэд маань тэр мэдрэмж байдаг. Хин нэгэн хүн гаднаас нь хараад мэдгүй ч гэсэн нэг л гунигтай л байх шиг байна да. Ууртай л байх шиг байна да гэдгийг бид нар ингээд мэдрээд байдаг шүү дээ тий. Зарим хүнтэй уулзаад энэтэй би vibe нийлнэ хэм байна. За яриад ажиллах юм. Зарим хүнтэй ингээ vibe нийлэхгүй ингээд ярмааргүй, зайгаа барьмаар санагддаг тий. Тэр чинь бидний мэдрэмж. Бид нарт бүгдээр тэр мэдрэмж байгаа. Тэгээ бид нар угаасаа 4 хэмжээстэй ухамсараараа оршиж идэг учраас тэр бүхнийг ингэж мэдэрч идэг. Тэгээ энэ шилжилтийг бид нар одоо нүдэрээ харахгүй боловч сэтгэлээрээ мэдрээл яваад байгаа. Бид нар зүгээр л энэ бол ийм 5 хэмжээс төр шилжиж байгаа юм гэдгийг ингэж нэрлэж мэдэхгүй байгаа. Зүгээр мэдрээд байгаа. Тэр мэдрэмж биднэрт яаж илэрж исэн бэ гэхээр за дээр үед те бидний өвөө эмээ бидний аав ээжийг өсгөхдөө за өсөхгүй л боллоо гэд ямар ч хамаагүй ажил хийгээл ингээл хүүхдүүдтэй хоол болохын төлөө ингээд ажиллаж исэн те. Дараа нь бидний аав ээжүүд өсөхгүй л болоо биш юм байна. Хүн чинь ингээд одоо боловсрал эзэмших ёстой юм байна гэд бид нар ийм боловсралд өндөр ач холбогдол өгөөд ямар ч хамаагүй ихтэй сургуульд ядаж одоо төгсөх хэрэгтэй гэж бидэрт ингээл ихтэй сургуульд сурах гал хичээл номоо хий гэрийн ажил яах вэ маах вэ гэл ингээд хичээж исэн байгаа шүү дээ. Одоо бид нар тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь хүүхдүүдэд боловсрал эзэмшүүлэхээс илүү чухал зүйл гэж байдгийн байна. Тэр бас сэтгэл зүйн эрүүл мэнд юм байна. Хүүхдэд траума өгөхгүй, сэтгэлийн шарах өгөхгүйгээр өсгөх нь боловсрал эзэмшүүлснээс илүү өндөр чухал зүйл байд юм байна гэдгийг мэдчих авсан. Тэр бол бидний 4 дахь хэмжээс рүү шилжсэн ухамсарын түвшин маань дээшилсэн байгаагийн илрэл байгаа байхгүй. Одоо 5 дахь хэмжээс рүү шилжчихээр яах вэ? За сэтгэлийн эрүүл мэндээс илүү чухал зүйл. Траума, сэтгэлийн шарах өгөхгүйгээр хүүхдээ өсгөхөөс илүү чухал зүйл гэж байдгийн байна гэдгийг бидний хүүхдүүд бид нар бас тэ ойлгож дэлхийн ертөнцийн одоо хөгжил дэвшлиг тэр тал руу ингэж чиглүүлэн авч явах нэ.
Тэгэхээр тэр сэтгэлийн эрүүл мэнд гэдгээс илүү чухал зүйл юу байх вэ те? Анх ингээл бидний өвөө эмээ аав ээж те материаллык зүйлийн төлөө одоо байртай болчвол машинтай болчвол гэл ингээл материаллык зүйлийн төлөө ингээл ажиллаад одоо бид нар тэр одоо зүйл нь бид нар дээр яаж өөрчлөгдсөн бэ гэхээр бид нар материаллык зүйлийн төлөө биш мэдрэмжийн төлөө, дурсамжийн төлөө ажиллаж ирсэн. Мөнгөө цуглуулад хүмүүс байр машин авдаг гэсэн бол мөнгөө цуглуулад хүмүүс аяллаар явах те гэр бүл хайртай найзуудтайгаа дурсамж бүтээх шин одоо зүйлийг туршиж үзэх шин зүйл сурах гэх мэт юм одоо ухамсар мэдрэмжийн араас илүү их явдаг болсон. Одоо энэ нь ингээд 5 дахь хэмжээс рүү шилжчихээрээ дараагийн түвшинд те мэдрэмж сайхан дурсамжаас илүү чухал зүйл гэж байд юм илүү утга учиртай үн цэнтэй зүйл гэж байд юм байна гэдгийг бид нар ойлгож эхэлнэ. Тэрийг бид нар ойлгож эхэлнэ. Анх ингээд юм материалын зүйлийн араас гэдэг чинь арга бэлэг хоёр гэж байдаг шүү дээ. Тэ yin yang арга бэлэг. Тэ анх ингээд материалын зүйлийн араас явж байсан гэдэг нь би аргын ертөнцид амьдраадсэн байхгүй 3 хэмжээс. Дараа нь мэдрэмж дурсамж гэдэг зүйл те сэтгэлийн эрүүл мэнд чухал гэдэг чинь өөрөө бэлэг тал руугаа юм хийсвэр одоо сэтгэлийн эрүүл мэнд гэдэг зүйл бидний нүдэнд шууд харагдахгүй гарч шууд баригдахгүй тийм бэлэг талын зүйл байгаа байхгүй юу? Арга бэлгийн бэлэг. Одоо 5 хэмжээс рүү шилжчихээр яг гэхээр тэр арга бэлэг хоёр маань нэгдэнэ. За зөвхөн ийм сэтгэлийн эрүүл мэндийг ингэж одоо бодож амьдрах нь өрөөсгөл юм байна. Арга бэлэг хоёрыг хослуулад хамттан зэрэгцүүлэн хөгжүүлж авч явах хэрэгтэй юм байна гэдгийг бидний ухамсар илүү сайтар ухаарч ойлгож эхэлнэ. Тэгэхээр бидний ухамсарын түвшин дээшилж хөгжих тусмаа бид нар тэр 5 хэмжээс ертөнцийн шилжилтийг илүү сайн мэдэрч эхлэх нь байна. Тэгэхээр энэ шилжилт явагдаж эхэлснээр ямар өөрчлөлтүүд бидний бодит физикал амьдралд ингэж нөлөөлөх үг гэхээр бид нар энэ даалт ертөнц гэдэг зүйл чинь үнэхээр байдгийн байна гэдгийг одоо мэдэн зарим нь өмнө нь болохоор ингээд байдаггүй гэд хүмүүс эргэлзэж нэрээ байдаг бол яах вэ гэх мэтэр ингээд эргэлздэг байсан бол 5 хэмжээс рүү шилжиж бидний ухамсарын түвшин хөгжих тусмаа энэ бол үний юм байна. Даалт ертөнц гэдэг зүйл байт юм байна. Миний бодит амьдралд миний үг, миний бодол нөлөөтэй юм байна. Яагаад гэвэл бид нар ийм энергэн биетэй юм байна. Бидний аура гэдэг зүйл байд юм байна. Бид нар ийм соронзон оронтой юм байна. Тэгээд бидний үг, бидний бодол гэдэг зүйл чинь өөрөө маш хүчтэй юм байна гэдгийг илүү сайнаар ингэж мэддэг болно. Өмнө нь ингээл манифест хийн мэн гэл тэгэнгუთ наа чи худлаа. Чи юм итгэдэм үү? Шинжлэх ухаан наатах чинь батлаагүй гэж бодож хоорондоо маргалддаг байсан бол ингээ ухамсарын түвшин хөгжиж 5 хэмжээс рүү орох тусмаа за миний бодол үнэхээр яг үнэнгээсээ биелдэг юм байна. Миний хэлсэн үг үнэн хүчтэй юм. Одоо нөгөө амны бэлгээс аштын бэлэг гэдэг чинь жинхэнэ үнэн юм байна гэдгийг бид нар мэддэг болно. За тэгээд тэрийгэ дагаад техник технологийн хөгжил өөрчлөгдөж эхэлнэ. Техник технологи өмнө нь ингээд бодит материалыг мөнгөний төлөө ингэж хөгждөг байсан бол илүү одоо утга учиртай үн цэнтэй зүйлсийн төлөө хөгжиж эхэлнэ. Жишээлх юм бол одоо хүнсний аж ахуй хувцас гэдэг юм чинь ингээд мөнгөний төлөө хөгжиж тэ илүү хямдхан материал тэ спандекс, нилон, полиэстер гэх мэт ийм материалууд гарч ирдэг байсан бол хүмүүс энэ зүйлсүүд чинь хүний биед тийм одоо тохирдоггүй юм байна. Энерги нь таардаггүй юм байна гэдгийг мэдээд одоо байгальд ээлтэй тэ энэ полиэстер хувцас чинь байгальдаа шингэдэггүй юм байна. Бидний байгальд хортой юм байна. Гэт өмнө нь болохоор ингээд бэлэг тал руугаа тэ гой мэдрэгдэж гой ганган л байж ивэл энэ хувцас байгаль орчин бохирдуулж байсан ч хамаагүй гэдэг ч юм уу эсвэл миний биеинд одоо микропластик шингээгээд миний одоо арьсанд муугар нөлөөлж исэн ч хамаагүй байсан бол одоо би биеийнхаа 5 хэмжээс рүү шилжих тусмаа би биеийн эрүүл мэндэ бодно. Би байгаль дэлхийн эрүүл мэндийг бодно. Тийм болохоор одоо тиймэрхүү пластик хувцаснуудаас татгалзаж эхэлдэг байна. За хүнсний хувьд ямар хуу одоо өөрчлөлтүүд гарч эхлэх үү гэхээр хүмүүс одоо юм эрчимсэн мал аж ахуй газрын одоо юу гэд газар тариалан эрхлэлт гэдэг зүйлсүүд ингээд
ихээр томоор ингэж юмнуудыг ургуулахын тулд илүү амттай, илүү convenient болгохын тулд үргүү жимс ч гэдэг юм уу, хитрхи том тарвас ч гэдэг юм уу, эсвэл одоо шавж устгадаг pesticide гэдэг юм цацдаг ч юм уу, тэр чинь өөрөө тэр газар гэдэг зүйлийнхээ одоо үржил шимийг муудгадаг, хүний биед хор болдог, тэр GMO гэдэг бүтээгдэхүүнс чинь бүгдээрээ хүний биед хор болдог, байглаасаа биш хүний энергинд таардаггүй гэдгийг хүмүүс мэдээд ийм GMO юм ургуулхаа боли, pesticide цацхаа боли, газар тариалан чинь өөрөө тэр газар байгаль их хийгээ ингэж хордуулж идэг юм байна, үржил шимийг бохирдуулж идэг юм байна, муутгаж идэг юм байна гэд ингээд илүү өндөр одоо технологийн хөгжлийг ашиглаад байгаль даачээлтэй, хүн дээчээлтэй, ургамал даачээлтэй тийм шин технологиудыг боловсруулж эхлэх. За эрчимжсэн мал аж ахуйн хувьд одоо сүүний чиглэлийн үхэр мөхөр гэд их сүү авдаг үхэр гэл ингээд нэг юм хашаан дотор хориод байх нь өөрөө ингээд малдаа муу, сүүн их гарцтай боловч сүүний чанаранд нь муу, тэр сүүг уусан хүний биед нь бас муу байт юм байна гэдгийг олж мэдээд тэгээд малдаа ээлтэй, байгальдаа ээлтэй, хүндээ ээлтэй тийм одоо технологиг хөгжүүлж эхэлдэг ч байт юм уу те. Өмнө нь зөвхөн одоо арга тал руугаа те их л сүү авч ивэл хамаагүй, мал нь чи яаж исэн ч хамаагүй, хүний бид муу байсан ч хамаагүй байсан бол одоо тэр нь хамаатай болж эхэлнэ. Арга бэлэг хоёр нь нэгдэж эхэлнэ. Иймэрхүү. За тэгээ дээрэс нь бас 5 хэмжээс рүү шилжээрэй те. Ус гэдэг чинь өөрөө тийм хүчтэй амьтай байдаг юм байна. Бид нар тэр усандаа энерги шингээгээд уух юм бол одоо бүтцэн өөрчлөгдөж идэм байх гэдгийг аль хэдийн эрдэмтэд тогтцсон шүү дээ. Японы эрдэмтэн те одоо усанд гоё эерэг үг шивнэж шингээгээд хөлдөөсөн чинь маш гоё тийм тэгш шимтэй талстууд үүсчихсэн бол сөрөг утгатай үгийг хэлээд тийм сөрөг энерги шингээсэн чинь тэр усны бүтцэн өөрчлөгдөд ямар ч тийм эмх замбраагүй адил тийм тэгшхэн байхгүй замбраагүй бүтцтэй болж өөрчлөгдөд хөлдөө тасан гэх мэт. Тэгэхээр миний биений 70% нь ус юм чинь би юу бодож гин, юу ярьж гин гэдэг чинь миний биеийн одоо эрүүл мэнд, миний биеийн усны бүтцэнд бас нөлөөлж идэг юм байна шүү. Би эрэг юм бодож, эрэг юм ярьж амьдрах нь тийм одоо физик биед маань хүртэл нөлөөтэй юм байна шүү гэдгийг илүү сайн ойлгож эхэлнэ гэж болж байна. Тэгээ бид нарын одоо мэдрэмж, зүн совин гэдэг зүйл илүү сайн хөгжиж эхлэх нь байна. Манифест гэдэг чинь үний юм байна гэдээ бид нар ингээд мөрөөдөж байгаа, хүсэж байгаа амьдрал ертөнцийг илүү гоё ингэж бодит биелүүлж чаддаг болох юм байна. Тэ? Ингээд талт ертөнц гэдэг чинь үний юм байна гэдгийг ингээд бид нар илүү сайн мэдэж авах нэ. Тэгэхээр ингээд 3 хэмжээст ертөнцид маань аймтан, ургамал, одоо нэг эстэн, бактери, ян гэд тиймэрхүү зүйлсүүд тэ хүн байна. Сүүн тижээлтэн, өвсөн тижээлтэн бишээ. Өвсөн тижээлтэн, сүүн тижээлтэн болон одоо хөвлөр явагч гэх мэт өндөг гаргадаг болон шууд төрдөг, төрс шахадаг гэд олон төрлийн юм амьдрал зэрэгцэн орчуудтай адилхан 4 хэмжээст ертөнцид олон төрлийн бидний төсөөлж чадахгүй одоо ухамсарт амьдралууд байж болох юм байна. 5 хэмжээст ертөнцид бас бидний одоо төсөөлж чадахгүй тийм одоо хий биетүүд, гэрлэн биетүүд гэдэг зүйлсүүд байна байх боломжтой юм байна. Тэ? Харь гариг гэдэг зүйл чинь өөрөө бодитоосоо гадна бас юм тэр 5 дахь хэмжээс гэдэг зүйлсүүд бас ингэж орших боломжтой юм байна гэдгийг бид нар илүү сайн ойлгож чаддаг. Тэр зүйлийг ингээд төсөөлж чадахгүй, итгэж чадахгүй байдаг бол тэр талаар илүү сайн төсөөлөлтөй болох, ойлголттой болох боломж нь 5 хэмжээс рүү шилжих тусмаа бидэрт нээлттэй болох нэ. Тэгэхээр бид нар энэ 5 хэмжээс рүү шилжихийн тулд 5 хэмжээс рүү ухамсараа ингэж хөгжүүлж тэр одоо амьдралыг туулахын тулд яах хэрэгтэй вэ гэвэл одоо нөгөө биеийг маань, энергийг маань хордуулаад байгаа зүйлсүүдээс татгалцах нь шүү дээ. Одоо сахартай хит боловсруулсан хүнсээс татгалцах нь байна. Одоо тэр пластик хувцснуудаас татгалцах нь байна. Цэвэр дааван хувцс өмсөж эхлэх нь байна. Тэгээд үзэж байгаа, харж байгаа контентуудаа эерэг болгож өөрчлөх нь байна. Гэх мэт ингэж өөрчлөлтүүдийг хийснээр хуучин тэр нэг буруу амьдралын хэв маягаа ингээд өөрчлөөд эхлэхээр
аяндаа бидний ухамсар яг ийм зөв замдаа ороод ингээд тэр 5 хэмжээс ертөнцийн тэр одоо мэдрэмж, тэр туул, тэр энергийг ойлгож авахд илүү одоо тэр шилжилтийн одоо үе шатыг маань илүү хурдсгах нэ гэж ойлгож болно. За тэгээд дээрэс нь бас нөгөө энэ нэг одоо буруу амьдралын хэм маяг, тэр нэг хит материаллык амьдрал гэдэг байгаа, хит одоо энэ нөгөө буруу те нөгөө саяны миний хэлсэн тэр байгальдаа ээлгүй, хүндээ ээлгүй, ургамал дэлхийдээ ээлгүй тэр амьдралын хэм маягийг чинь матрикс гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэр матриксаас гарах юм бол 5 хэмжээс ертөнц рүү бид нар шилжин орж ухамсарын түвшингөө хөгжүүлж чаднаа. Тэгэхээр дараа нь би энэ матриксийн талаар тусдаа дугаар бэлтэн. Тэгэхээр бид нар тэр 5 хэмжээс ертөнц рүү шилжилт явахын тулд бид нар энэ биеэ цэвэрлэх нь байна, те. Биеэ хоргоожүүлэх нь байна. Бидний биеийг хордуулдаг хүнс, хувцас болон одоо контентуудыг те үзэхгүй байх нь байна. Сошиал медиа дээр эрэг зөв хүмүүсийг дагах нь байна. Эрэг зөв агуулгатай кино нэвтрүүлгүүдийг үзэх нь байна. За тэгээд тэр матрикс гэдэг талаар бас би тусдаа дугаар оруулахдаа ийм зочинтой дугаар оруулъя гэж бодож байгаа. Яагаад гэвэл матриксийн талаар хэн хамгийн сайн тайлбарлаж чадах уу гэхээр эрэгтэй хүмүүс энэ талаар илүү сайн тайлбарлаж чадна. Яагаад гэвэл эн чинь одоо дэлхийн элитүүд гэж нэрлэдэг хүмүүс, эрэгтэй хүмүүст ийм зориулсан илүү ийм таатай ийм аргын ертөнцийг зохион бүтээгээд биднийг тэр дотроо ингээд одоо trapped буюу одоо гацаацсан гэж ойлгож болно. Тэг бид нар тэр матриксаас одоо матрикс гэж яг юу юм бэ гэдгийг нь олоод харчих юм бол тэндээс гарах арга зам нь ингээд харагдаж эхэлнэ шүү дээ. Матрикс дотор амьдраад байна гэдгийг мэдэхгүй байх юм бол тэр дотроо л байгаад байна. Тийм болохоор энэ талаар бас нэг тустай дугаар бэлтэнэ гэж бодож байгаа. Тэгээд дараагийн дугаараар бас надад ярих сэдвүүд олон байна. Тэгээд та хэд маань бас та хэдэд дотор нь бас ингээд бодож байгаа. Би бас анх ингээд 5 хэмжээс гэж юу юм бол гэд эргэлзэж байсан шиг та хэдэд маань бас эргэлзэж байгаа зүйлсүүд байх юм бол энэ талаар ямар бодолтой байдаг вэ? Энэ талаар мэдээлэл байна уу гэд комент хэсэгт бас бичээрэй. Тэгээ би та хэдтийгээ бас гоё олон бичлэгээрээ уулзах болно. Тэгээд өнөөдрийн дугаартай минь хамт байсанд маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай.